2009 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Канада улсын Онтарио мужийн Кингстон хотын Ридо гэх сувгаас Nissan маркийн живсэн автомашин олдож гин. Ердөө 2 метрийн гүнтэй сувгт живсэн байсан учраас татаж гаргахад тийм ч хэцүү байгаагүй боловч машин дотроос 4 эмэгтэй хүний цогцос олдсон юм. Хамгийн хавчирхалтай нь машины жолоочийн болон урд талын зорчигчийн суудал нь хоёулаа хөвцөн байдалтай байсан бөгөөд амиа алдсан 4 эмэгтэй дөрүүлээ машинаас гарахыг оролдоогүй болох нь батлагдсан. Ердөө 2 метрийн гүнтэй уснаас сэлж чадахгүй хүн байсан ч гэсэн яаж ийж байгаад гараад ирэхээр байхад яагаад машинаасаа ч гараагүй юм бол гэдэг асуулт хариултгүй үлдчихсэн. Амиа алдсан 4 эмэгтэй тухайн өдрийн өглөө сургаггүй алга болсон хэмээн тэмдэглэгдээд байсан Афганистан гаралтай эмэгтэйчүүд буюу 19 настай Зайнаб Шапия, 17 настай Сахар Шапия, 13 настай Гити Шапия, мөн 52 настай Рона Мухаммед Омор нар байлаа. Зайнаб, Сахар, Гити нар эгч дүүс байсан бөгөөд аав ээж нь тэднийг сургаггүй алга болсон тухай цагдаад мэдгдсэн байсан ба аав ээжийнх нь хэлснээр бол Зайнаб 6 дугаар сарын 29-ний өдөр ээжийнхаа машины түлхүүрийг аваад дэлгүүр орохоор 2 дүүгээ болон авга эгч Роногоо аваад явснаасаа хойш огт сургаггүй болчихсон. Амь хохирогч дөрвийг нас барсан тухай сонсоод Шапия гэр бүл ялангуяа аав ээж нь маш ихэд гашуудаж энэ тухайга ярилцлага өгч илэрхийлж байсан боловч охидын ах Хамид Шапия арай өөр байдлаар тэдний үхлийг хүлээн авсан байдаг. Тодруулбал бол цагдаа нар ирээд авга эгч болон 3 дүү нь яг хизээ гарч явсан юм бэ гэх мэтчлэн маш энгийн зүйлийг асууж байхад Хамид илт бухимдаж над дээр хэрэг тохох гээд байгаа юм уу гэх мэтчлэнгээр ачин байдлаар асуултуудад хариу барьж байснаас болоод цагдаа нар Хамидыг 4 эмэгтэй хүлтэй холбоотой юм биш үсттэй хэмээн сэжиглэж эхэлсэн. Цагдаа нарын хэргийн газараас олж чадсан цор ганц нотлох баримт нь усан сувгийн хажууд хаягдсан машины гэрлийн шилний хагархаа байсан бөгөөд тэрхүү хагархаа нь Хамидын машины гэрлийн хагархаатай бүр яг таарч байх нь тэр. Гэвч Хамид өөрийгөө хизээч тийшээ очиж байгаагүй хэмээн гүрийж байснаас гадна өөртөө бий болгож өгсөн нотлох баримт болох цагдаагийн газрын тэмдэглэлийг далайлгаж байлаа. Учир нь тэрээр 6 дугаар сарын 30-ны өдрийн өглөөний 9 цаг 30 минутын орчимд цагдаагийн газар руу залгаж өөрийгөө автосолд өртсөн тухай мэдгдсэн байсан бөгөөд харин ослын газраа Монтрел хотын захад байрлах эзгүй шахуу авто зогсоол хэмээн тэмдэглүүлсэн байдаг. Гэхдээ энэ ослын газар руу цагдаа нар очиж шалгаагүй учраас бодитоор болсон эсхийг мэдэх боломж байсангүй. Ийхүү Хамидыг сэжиглэхэд хүргэх нотлох баримтууд ээлжээрээ гарч ирсээр байсан юм. Цагдаа нар түүний компьютерийг шалгах явцдаа дараагийн нотлох баримтаа олж авсан нь хүнийг хэрхэн хөнөөгөөд зогцыг нь хэрхэн нуух тухай хайлтууд байснаас гадна эзгүй газар хүний хөлнөөс хол газруудыг тэмдэглээд авчихсан байсан. Тэдний нэг нь мэдээж дүүнер болон авга эгч нарийнхан зогцос олцсон усан сувг. Ингэж байтал 4 хохирогчийн зогцост хийсэн шинжилгээний хариу гарч тэд эмийн нүлөөнд орсны улмаас машинаасаа гарч чадаагүй гэх дүгнэлт гарснаар тэд хүний гарт амиа алдсан гэдг нь тодорхой болсон юм. Гэхдээ Хамид ганцаараа энэ хэргийг үйлдсэн үгүй л үгүй. Цагдаа нар анхнаасаа Хамидыг сэжиглэж байсан боловч аав ээжийг нь ч бас давхар сэжиглэж байсан байдаг. Тэд нотлох баримт олж авахын тулд Хамидын аав ээжийнх нь машинд нууцаар сонсох төхөөрөмж тавьж яриг нь сонсож эхэлсэн бөгөөд ингэх явцдаа аав ээж хүү 3 нийлж байгаад гэр бүлийнхаа нэр хүндийг гутаасан хэмээн үзсэн 3 охин болон Роногийн амийг хөнөөж нэр төрийн аллаг үйлцэн болохыг мэдэж чадсан. Аав нь өөрийнхөө 3 охиныг замбраагаа алдсан тул үхэхээс өөр арга замгүй чөтгөрийн галт шатах ёстой, ахин амьсан ч 1000 удаа алах ёстой хэмээн харааж ярьсан байдаг. Ийхүү аав ээж хүү 3-ыг баривчлан саатуулах боломжтой болсон боловч охид эгчийнхээ хамтаар яагаад үхэх ёстой болсон бэ гэдэг үнэхээр харамсмаар. Бидний амьдардаг ертөнцөөс хитрхи холж гэж хэлж болохоор юм уу да. Ингээд Шапия гэр бүлийн нууцыг мэдэж авцгаая. Мухаммед Шапия 2008 онд эхнэр Туба Яхья болон 7 хүүхдийнхээ хамтаар Канада улсад цагаачилж ирсэн байдаг. Мухаммед болон Туба нар Афганистан хүмүүс бөгөөд 1992 онд нутгаасаа гарч Арабын нэгдсэн Эмират улсад суурьшсан бөгөөд Мухаммед хуучин машины бизнес эрхэлж тэр бумтан болж чадсан. Ингээд илүү
дээр газар амьдрахын тулд Канада улсыг зорж цагаачлах эрх олж авахын тулд Канадад 2 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийсэн байдаг. Эдний гэр бүл суурьшаад нэг их удалгүй нэгэн хүнийг нутгаас авчирсан нь авах эгч Рона Мухаммед Омар байлаа. Гэхдээ Рона яг үнэндээ хүүхдүүдийн авах эгч биш, харин Мухаммедийн том эхнэр байсан боловч Канадад түүний олон эхнэрийг хүлээн зөвшөөрөхгүй байсан болохоор ийхүү худлаа ярьж авчирсан. Роногийн хувьд хэдий Мухаммед Шапиагийн том эхнэр байсан боловч хүүхэд төрүүлэх боломжгүй нэгэн байсан учраас эхнэр гэхээсээ илүүтэйгээр зарц маягаар нөхөр болон түүний бага эхнэр хоёрыг даган амьдардаг байсан. Харин хүүхдүүдийн хувьд бүгд Ронотой бүр маш сайн харилцаатай байсан ба Роно тэдэнд төрсөн ээжээс нь илүү сайн ханддаг байсан аж. Шапиа гэр бүлийн 7 хүүхдийн 4 том хүүхэд нь Канадад ирмэгцээ ахлах сургуульд элсэн орж суралцаж эхэлсэн бөгөөд эгчдүү охид болох Зайнаб, Сахар, Гити нарт сургууль маш их таалагдж маш амархан нийгэмшиж чадсан. Ялангуяа том охин Зайнаб нь хөөрхөн ааштай, хөөрхөн царайтай байсан болохоор маш олон хүний анхаарал түүн дээр тусах болж Омар гих Афганистан гаралтай хүүтэй танилцаж үерхэж эхэлсэн боловч гэрийнхэндээ мэдэгдэхээс үхтлээ айж байлаа. Ялангуяа ах Хамид нь мэдээд аавд нь хэлчихвээ гэхээс маш их төгсдөг байв. Энэ тухайга анх үерхэж эхлэх үедээ л Омарт мэйлээр дамжуулан хэлж Хамидаас болгоомжтой байхыг хүртэл анхааруулсан. Охин яагаад ингэтлээ их айгаад байсан бэ гэхээр аав нь шашны хит үзэлтэн байсан юм. Тэрээр эмэгтэй хүүхдүүдийг хүн гэж үздэггүй байснаас гадна исламын шашны хатуу дэг журмыг сахихыг маш бүдүүлэг байдлаар тулгадаг байсан. Шапиа гэр бүлийн 1-р хүн нь аав нь, харин 2-р хүн нь хүү Хамид нь. Хамид ч бас аавынхаа замналаар шашны хит үзэлтэн байсан учраас эмэгтэй дүү нараа хүн гэж үздэггүй байсан. Дээрээс нь Мухаммедийн хамаатан садны хүүхдүүд тэдэнтэй нэг сургуульд сурдаг байсан ба тэд Мухаммедд алтан хошуу хүргэх үнэхээр дуртай байсан нь Зайнабын зовнилыг улам их нэмэгдүүлж байсан гэхүүтэй. Зайнаб маш их айцын дунд үерхэж байсан бол дүү Сахар нь зүгээр л энгийн нэг Канада охин шиг хувцлаж дарамтгүй амьдрах мөрөөдөлтэй байлаа. Яг энэ мөрөөдлөөсөө болоод Сахар аавтайгаа тэрсэлдэх болж аавынхаа тулгын шаардлагатанд өртөн хичээлдээ хижааб өмсөн очих болсон. Гэхдээ Сахарт хижааб өмсөд яваад байх хүсэл байгаагүй тул хичээлдээ ирмэгцээ хижаабаа тайлчгаад тараад гэртээ харихдаа хижаабаа өмсөх замаар аав ээжигээ аргалах болсон. Харамсалтай нь Сахарын арга зал төд удалгүй баригдсны улмаас 3 охиныг аав ээж нь улам хатуу хянах болж хичээлд нь хүргэж өгч авч байснаас гадна өдрийн цайны цагаар ээж нь ирж авч яваад гэртэн цайг нь уулгачаад хүргэж өгөх болсон байдаг. 2008 оны хавар аав ээж нь гэртээ байхгүй хооронд Зайнаб маш аюултай үйлдэл хийж Оморыг нууцаар гэртээ авчирч байгаад Хамидэд баригдаж улмаар Зайнаб хамгаа сайртай сургууль руугаа явах ирэхгүй болж албан хүчээр Омороос салсан. Ийхүү Зайнаб сургуулаасаа гарсан юм. Эгчийг нь тамлан зовоож байхад хамгийн ойр байсан хүмүүс нь мэдээж дүү охид нь. Сахар гэрт нь юу болоод байгаа талаар болон өөрөө ямар хүнд хэцүү амьдралаар амьдарч байгаа тухайга багштай хэлж багш нь түүнд туслахын тулд хүүхэд хамгаалах байгууллагад гомдол гаргасан боловч хүүхэд хамгаалах байгууллага маш том алдаа гаргаж Сахартай аав ээжийнх нь хажууд уулзснаар охин юу ч хэлж чадалгүй өнгөрч аврагдах найдварын тасарсан байдаг. Зайнабын хувьд бүтэн 1 жил гадаад орчноос таслагдсан бөгөөд 1 жилийн дараа арайхийн Омортой холбоо тогтоож өөрийнхөө туулж буй хэцүү бүхнийг ярьж 6 сар өрөөндөө хоригдсон тухайга хэлснээр Омор тэр орой очиж түүнийг гэрээс нь орхуулж хүчирхээлэлд өртсөн эмэгтэйчүүдийг хамгаалах байранд хүргэж өгсөн. Зайнаб орхохтой зэрэгцээд Хамид түүнийг сургаггүй алга болсон хэмээн цагтаад мэдэгдэж эрен хайгуулж эхэлсэн боловч тухайн үед Зайнаб 19 нас хүрсэн байсан учраас цагдаа нар охинд хувийн орон зайг нь өгөх хэрэгтэй хэмээн дүгнэж байсан. Гэхдээ эрен хайх явцдаа цагдаа нар Омортой холбогдож түүнийг хаана байгаа тухай олж мэдэж чадсан бөгөөд харамсалтай нь аав ээж болон ахт нь хилээд өчгсөн. Эгч нь баригдаад ирэх гэж байгааг мэдсэн охид эгчээгээ болон өөртөө үхтлээ зодуулна гэдгийг хинээс ч илүү мэдэж байсан тул Зайнабыг авах гээд явангуут нь шуудхан л цагдаа дуудсан боловч цагдаа нар ямар ч арга хэмжээ аваагүй. Магадгүй цагдаа нар Шапиа гэр бүлийг өөрсдөөс нь өөр ертөнцид аж төрөөд байгааг мэдээгүй байх л та.
Заинаб оморт хандан би гэртээ хизээж харахгүй хэмээн хэлж байсан боловч ээж нь очиод уулзаад гэрт нь буцаагаад авчирчихсан. Ээжийнх нь хувьд Заинабад омортыг гэрлүүлнэ хэмээн амлаж ятгсан учраас хөөхөө охин итгээд хүрээд ирсэн байгаа юм. Ингээд аав нь гадаад яваад эзгүй байх хооронд буюу гэртээ эргэж ирснээсээ хойш яг 14 хоногийн дараа Заинаб омортойгоо гэрлэж чадсан боловч хосуудын хуриманд Шапия гэр бүлээс ганц ч хүн оролцоогүй. Гэвч маргааш өдөр нь Заинабтай уулзахаар ээж Тубан ах Хамидийнх нь хамтаар ирж хамтдаа гадагшаа гарсан боловч Заинаб эргэж орж ирэх үедээ бүр маш их айсан байснаас гадна омороос салъя гэж хэлээд ороод ирсэн. Тэд хоорондоо яг юу ярилцсан нь тодорхой бус боловч Заинаб хайртай залуугаа орхих хэмжээнд болтлоо сэтгэл зүйн дайралтанд өртсөн гэхээр нэлээд л хэцүү яриа өрнсөн байх. Магадгүй аав нь гадаадаас ирсэн гих сургаар ийхүү айсан байхыг ч үгүйсгэх аргагүй юм да. Ямар ч тач Заинаб сүүлийн удаа омор руу мэйл илгээж аав намайг чөлөөлнө гэж амласан хэмээн битсэн байсан боловч түүнээс цааш түүнд юу тохиолдоод байгааг хэн ч мдээгүй. Игч нь ингэж зовж байхад дүүнэр нь ч гэсэн хамт зовж байсан бөгөөд Сахарыг аав ах хоёр нь байн гараас нь мөрдөж байсан. Тухайн үед тэрээр найз залуутай болчихсон байсан учраас санаа зовох байдал нь улам илүү нэмэгдэж хүнд байдалд ороод байсан юм. Энэ байдлаас болоод Сахарын биеийн эрүүл мэндийн байдал муудаж маш хурдан турж эцэж байснаас гадна амиа хорлохын тулд цэвэрлэгээний бодис хүртэл уух гэж байсан боловч ээж нь түүнийг тоож авч хэлэлцээгүй. Зөвхөн аавынх нь том эхнэр Рональд түүнийг болиулсан байдаг. Сахарт маш хэцүү байсан болохоор ахин нэгэн удаа багш нартай хэлж багш нар нь хүүхэд хамгааллын газарт гомдол гаргасан боловч Сахарыг бараг л 18 нас хүрсэн гэдэг шалтгаанаар хүүхэд хамгааллын газар ямар ч арга хэмжээ аваагүй. Өөрийнх нь хамгаа сайртай хоёр эгчийг нь тамлан зовоох гэр бүлээ 13 настай Гити охин үзэн ятхын дээдээр үзэн ядаж аавтайгаа дэрсэлдэх болж багш нараас тусламж гуйж өөрийг нь гэрээс нь авч яваад фостер кэр үйлчилгээнд хамруулад өөр гэр бүлтэй болгоод өгөөч хэмээн хүртэл гуйж байсан. Харамсалтай нь хинч ямар ч тусламж үзүүлээгүй. Гити охины мөрөөдөл нь том эгч Заинабтайгаа хамт тусдаа гарч амар тайван амьдрах байсан ба хоёр эгчтэй үнэхээр хайртай тэднээсээ үлгэр дуурайлал авч амьдардаг хүүхэд байсан болохоор аав ээжийнхээ эсэргүүцлээ илэрхийлэхийн тулд хичээлээ таслах болсон. 3 том охид нь Тэнгэр бурхан мэд дахигдах ёстой аавынхаа хэлсэн журмаар амьдрахгүй байсан боловч Мохаммед Шапия яагаад ч юм бэ гэр бүлийн аялал төлөвлөж Ниагара хүрхрээ рүү явхаар болж шинэ машин хүртэл худалдаж авсан нь Роно болон охидын зохицсон олцсон Nissan загварын машин байсан юм. Ингээд Шапия гэр бүлийнхэн төлөвлөснийхаа дагуу Ниагарагийн хүрхрээ рүү аялцгаасан боловч Хамид л ганцаараа тэдэнтэй хамт яваагүй бөгөөд энэ үед Хамид аимшигтай алалгаа хийх газраа сонгоод явж байсан байдаг. Магадгүй энэ аялал Мохаммед Шапиагийн хамгийн сүүлийн сайхан сэтгэл байсан байх л та. Ийхүү аялал дууссаны дараа өдөр нь Роно болон охидын зохицос олцсон юм. Талайгаач том эхнэр Роногийн хувьд Мохаммед Шапиатай гэрэлсэн цагаасаа хойш хизээж хүн шиг амьдраагүй бөгөөд зүгээр л зарц мэт зарагдаж хүүхэд төрүүлж чадахгүй гэдэг ганц шалтгааны улмаас бага эхнэр Тубагийн дарамтанд өртөж нөхөртөө ад үзэгдэж сард ердөө $50 халаасны мөнгө авч амьдардаг байсан. Тэрээр халаасныхаа багахан мөнгийг авах болгондоо олон улсын ярианы карт худалдан авч гэр бүлийнхэн лугаа уцаар залгаж өөрийнхөө дарчлааны талаар ярьдаг байсан боловч гадаад паспортыг нь Туба хураагаад авчихсан байснаас болоод зугтааж чаддаггүй байсан. Энэ болгоно өөрийнхөө өдрийн тэмдэглэлд хүртэл бичсэн байсан ба Мохаммед Шапия 3 охиноо хөнөөх гэж байгаа тухайга Афганистанд байгаа гэр бүлдээ ярьж байхад нь сонссон тухайга хүртэл бичиж үлдээсэн байсан. Тэгэхээр энэ аллага нилийн дээрээс төлөвлөгдөж байсан гэсэн үг. Энэ аллагыг хийх болсон шалтгаан нь ердөө л гэр бүлийн нэр хүнд. Хоёр охин нь өөрийнх нь үгнээс зөрж зөвшөөрөл авахгүй найз залуустай болж нэг охин нь эгч нарыгаа дэмжиж эсэргүүцэл үзүүлээд том эхнэр нь хүүхэд төрүүлж чадахгүй гэх ичгэвтер байдалд оруулаад байсан учраас гэр бүлийнхаа нэр төрийг сэргийхийн тулд нэр төрийн аллага үлдсэн. Канадын шүүх Мохаммед Шапия болон түүний эхнэр хүү 3-т бүх насаар нь хорих ялыг оноосон бөгөөд 4 хохирогчийг эмээр ухаан алдуулаад суусан машиныг нь машинаар түлхэж живүүлсэн гэж үздсэн байдгийн байна. Шүүхтээр тэдний эсрэг хамаатных нь ах хүртэл мэдүүлэг өгсөн бөгөөд Роно болон охидыг маш хатуу шашны дэг журмаар зовоож байсныг нь гэрчилж өгсөн байдгийн байна. Энэ удаагийн маань хэрэг энэ хүрээд өндөрлөж байна. Таалагдсан бол лайк дараарай, сувгийн маань дэмжээ subscribe хийгээрэй. Баярлалаа. Баяртай.